Энэ сарын 10-нд цэцэрлэгт сурах хүүхдийг бүртгэх болжээ. Энэ жил 2017 оны 1-р сарын 12-нд төрсэн хүүхдийг бүртгэх юм. Урьдчилан дүнгээр 2000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байгаажээ. Мөн энэ өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн сурагчдын бүртгэл ажил эхэлнэ. Гаруй 9-с 20 оны хичээлийн жилд сургууль цэцэрлэгт хийсэн суралцах хүүхдүүдийг энэ 7 хоногт бүртгэнэ. За энэ 7 хоногт бүртгэхдээ бол энэ 7 хоногийн 5 дахь өдөр хагасаа өдөр бүртгэх юм. Нэг өсөндөө 5 дугаар сарын 10-11 өдөр бүртгэх гэсэн үг. За хүүхдүүдийг бүртгэх талаар бол зөвлөмжүүдийг яаж бүртгэх зөвлөмж арга зүй гэж сургууль цэцэрлэгт хүргэсэн. За цэцэрлэгүүдийн хувьд бол энэ хичээлийн жилд 2 нас хүрсэн хүүхдийг илсүүлэн суралцах учраас 2017 оны 1 сарын 1-ээс 9 сарын 1-нд хүртэлх хүүхд чинь одоо 2 настай болно шүү дээ. Энэ хүүхдүүдийг бүртгэх нь. Мөн 17 оныхаа 10 сар, 11 сар, 12 сарын хүүхдүүдийг бүртгэх нь. Гэхдээ энэ хүүхдүүд нэг 2 нас хүрээгүй 2 сар дутуу бол бүртгэжээ тухайн сардаа одоо ингээд насны гүйцэтгэр нөхөж ороод ийн гэсэн. Тэгэхээр нэг өснөө цэцэрлэгт бол 2017 оны 1 сарын 1-ээс 17 оны 12 сарын 31-нд хүртэлх хүүхдүүдийг бүртгэнэ гэсэн үг. За цэцэрлэгийн бүртгэл бол энэ сарын одоо 5 сарын 10-ны өглөө 8 цагаас тухайн цэцэрлэгүүдээр явагдана. 11 өдөр бүртгээд дуусна гэсэн юм чиглэл өгч. За ерөнхий боловсролын сургууль шинээр 1-р ангид хэлсэн суралцагчдыг бол бид хэд 10-11 өдрүүд бүртгэнэ. Яг тэгэхээр хүүхдүүд олон учраас 5 дахь өдөр хагас өдрийг дамжуулаад нэг ажлын өдөр нэг амралтын өдөр бүртгэж байгаа. За энд ямар хүүхдүүд бүртгүүлэх юм бэ гэхээр 2013 оны 1 сарын 1-ээс 13 оны 12 сарын 31-нд хүртэл энэ хүүхдүүдийг бүртгэв. Тэгээ энэ бүртгэлийг хийхдээ бол сайдын 2019 оны 4 сарын 5-ны өдрийн А200 дугаар тушаал боловсрол соёл урлагийн газрын даргын 2018 оны 4 сарын 27-ны А10 гэсэн тушаалыг баримтлан бүртгэх юм. Энэ юу гэж ингэхээр яг А10 гэдэг нь бол аймгийн хэмжээнд тогтоос хамран сурах тойрог. Энийхээ дагуу бүртгэнэ гэсэн ийм чиглэл барьж байгаа. Тэгээд энэ бүртгэл дээр бол бид эцэгчүүд эрэхтэй одоо тухайн сургуулиуд өөрийнхөө бүртгэлийн журмыг гаргаад өнөөдрөөс эхлээд ингээд эцэгчүүдэд танилцуулах багуудаараа дамжуулах ийм одоо арга хэмжээ авч ажиллаж байгаа. Ерөнхий одоо бүртгэлийн одоо шаардлага гэвэл эцэгчүүд мэдээж одоо иргэний үнэлэх тэ бичиг баримт хүүхдийн төрсний гэрчлэгийг ихээр нь одоо явж бүртгүүлэх ийм шаардлага тавьж байгаа. Ийхүү цэцэрлэгийн бүртгэл ганцхан өдөр болох учраас эцэгчүүд та бүхэн холбогдох материалаа бүрдүүлэн хүүхдээ амжиж бүртгүүлэхийг албаны хүн зөвлөлөө. Энэ онд Орхон аймгийн Аршаант багт 250, Уурхаачин багт 928 хүүхдийн сургууль шинээр барьж, Булаг багт 150, Яргуут багт 150, Эрдэнэ багт 150 хүүхдийн цэцэрлэгийг тус тус байгуулж 4 болон 23 дугаар цэцэрлэгийг өргөдгөнө. Иймд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдэх юм а.